Сая өнгөрсөн 2 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Врескеноны үндэсний цэцэрлэг түрээлэнд нэгэн сонирхолтой үйл явдал болсон байгаа. За тэнд юу болсон бэ гэхээр Бригам Янгийн сургуулийн биологч Вес Ларсон гэдэг хүн тухайн Кенон буюу үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг эр баавганы радио хүзүүвчийг тийм солих шаардлагатай болсон байгаа. За яагаад ингэж эд ичээнийхэн үеэр баавган дээр очиж хүзүүвчний батарей солих вэ гэдэг асуулт гарч ирнэ. Яг харахгүй энэ батарей дуусгаад байгаа учраас дуусгаас нь өмнө энэ баавганы байрлалыг тодорхойлоод тэгээ хамгийн сүүлийн цэнгэн дээр нь явж чод гал сольчно гэсэн тийм тактик байсан байна. Тэгэхгүй ингээ хайчих юм бол хавар болоод тухайн баавга үүрнээсээ гарч ирээд явхаараа хаана явж байгааг мэддэхгүй ирж хайж олж тэр нь дахиж шинэ хүзүүвч гэдэг юм уу шинэ батарей суулгана гэдэг бол өөрөө айгүй асуудалтай байт юм байна. Тэгэхээр бүгднгийнх нь аппарат нь мэдэгдэж байгаа дохойгоор бол харахгүй цэнгэн тун удахгүй дуусгах чинь гэж ойлгосон. За тэгээд Вес Ларсон гэдэг биологч хүн өөрийнхөө төрсөн дүү дагуулаа явхаас гадна сайн таньдаг найздаа хамтдаа ингээ баавганы батарей солих хэрэг байна. Хамт явах уу яах уу сонирхож гин үү гэдэг үгийг асуусан. За ингээд ийм сонирхолтой тохиолдол учраас түүний найз бас ингээ 3 дахь хүн болоод энэ гуруулаа хамт бол явсан. За Вес Ларсон гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр баавганы үүрэнд очин. За тэгээ баавга мэдээж ил сайхан унтж байгаа учраас унтчих үед нь унтуулагчтай модоор хатгаж улам унтуулад тэгээ унтчих хооронд нь амжиж хүзүүвчнийх нь батарейг солиод орж гарна гэдэг тийм тактикийн тухай юм ярьсан байгаа. За тэгээ биологчийн ярьж ирснээр бол харахгүй үдээд баавганаар дуг нойрондоо дугжирж идэг гэсэн тийм ярьсан. За баавга гэдэг амьтан ерөнхийдөө намар ичээндээ орохоос өмнө хоол ундаа сайхан бадзаагаад өвлийн хүнс тижэл муутай хүүтнийг айгүй эвтэйхэн давахын тулд энэ тентхийн нүх жалганд орж өөрөө дотроос нь булаад тэгээд тэндээ ингэж унтаж амардаг байгаа. За яг ингээд унтж байгаа 3-4 сарын тохиолдолд сэрдэггүй гэж хүмүүс ойлгоод байдаг. Сэрнэ өдөрт 24 цаг байгаа. Нэг ойролцоогоор 17-8-9 цаг ч юм уу унтаад үлдсэн цагт нь тэгээ харахад юм бодоод хэвтчихийдэг байгаа. Ерөнхийдөө баавганы амьдрал. За баавга мэдээж хоол унд муутай энэ төр муутай байх юм бол ичээнээсээ төрүүлж гарч ирж бас хоол унд хайж нэлээд бужигнуулдаг тийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр өвлийн цагаар ой модоор явж байгаа хүн өсөглөн баавгатай таарах бас магадaltaй байдаг байгаа. Зарим баавганууд бас хангалттай ирч хүчээ авч чадаагүй тохиолдолд ерөнхийдөө ичээ гэдэг зүйл рүү бол орж он цагийн өнгөрөөдөггүй шууд л 100 давхитг шиг өвөл бас ой дотор явж идэг байгаа шүү. Тэгэхээр хамаагүй ой мод ийм амтан байхгүй гэж бас явж болохгүй гэдг нь харагдаж байна. За ингээд адал явдалтай 3 хүний аялал бол эхэлсэн. За ингээд Вес гэдэг биологч дагуулад нөгөө эдийгөө уул руу бол асар өндөр өгсөн байдаг. За ингээ өгсөж явах үедээ хэлсэн байгаа. За бидний очиж байгаа баавга бол гризли баавганы төрөл тэгээд маш задуухан баавга. Тэгээд хэдэн сарын өмнө энэ баавгыг арай жоохон жижигхэн биетэй байхад нь анхны хүзүүвчийг нь суулгаад батарейг нь тавьсан. Тэгтэл батарей нь аюу хурдан дуусч байна. Ийм учраас бүр томорхоос өмнө очио гэдэг тийм юмыг бол яриад алхаж ирсэн. За гризли баавга бол ерөнхийдөө хөхтэй амьтны төрөлд ордог. Тэгээ байгальд амьдардаг. Ерөнхийдөө амьтад дундаа амьтдын танк гэж бас хүмүүс ярьж хэлээд байдаг. Үнэхээр ийм танк шиг бадрун ямар нэгэн зүйлээр довтлох юм бол зогсдоггүй. Түүнийг зогсооход ямар ч зэр зэвсэг байхгүй шахуу байдаг. За байгаль дээр ойролцоогоор 25 жил амьдардаг. За тэгээ 2 метрээс дээш өндөртэй. За тэгээд залуутар эмэгчин болон эрэгчингүүд нэг ойролцоогоос 270-аас 300 кг. За иймэрхүү биеийн физиологтой ийм айхтар амьтан байдаг. За ингээ 2 дугаар сарын ихэнх нэг нь наран яасан өдөр Вес болон түүний дүү Жеф нөгөө ярьсан найз нь Жордан гэдэг ингээд 3 хүн хүзүүвчний GPS-ийн зааврыг
дагсаар байгаад тухайн баавгагийн одоо оргинж байгаа үүрэн дээр бол явж ирсэн. За уулан дээр ингээ хурж ирээд их зөндөр уулан дээр гарч ирээ харахад бол одоо энэ үүр байна, тэр үүр биш байна гэдэг тийм ямар ч мэдэгдэх юм байгаагүй. Өөрсдийн аппаратаараа одоо үүрийг хайж олсон. За ингээ хайж олоод одоо тухайн нүхнүүд рүү ороод үзэхэд бол баавга байгаагүй. Гэхдээ дохиод дуурж ирсэн. Тэнгүүд Вэс гэдэг хүн юугаа өдөөд бол яах аргагүй ичсэн байх ёстой. Тэгээд энэ нүхнүүдийн аль нэг нь байх ёстой гэдэг ингээд ерөөс өдөржин нүхнүүдийг эргэж тойрч малтаж бол ухсан байдаг. Гэтэл яг энэ баавга өөрөө яг нэг нууц нүхтэй өөрийгөө тойруулаад маш олон одоо хуурамч нүхнүүдийг одоо ухаж бэлдэж байрлуулсан байгааг нь бол одоо эдгээр бол ойлгосон. За энэ үед ингээ орой болж исэн учраас GPS-ийн одоо тохиолдлоос нэлээд сул байгаа учраас эдгээр яг нөхөө олж чадахгүй багцаалаад ингээд ухаад байсан боловч ингээ хий хоосон одоо үүр нүхнүүд рүү бол ороод исэн. За ингээд шантра за буцаа дараа эрийгээд ингээ яг буцах үед одоо Вэс гэдэг биологч маань цасан дээр гიშгсэн. За ингээд цасан дээр гიშгэхэд одоо хөлн доошоо суух буюу нэлээд сул шороон дээр бол гიშгсэн. За яг ингээ гიშгсэн газар нь бол яг харахгүй одоо тийм баавганы одоо үүр юм байна гэдгийг биологч бол мэдэрсэн учраас тэр дороо цасыг холдуулаад нунтаг байгаа дотроос түлхэж гаргаж ирсэн шороог маш болгоомжтойгоор одоо ингэж гадагшаа унгааж ингэж хөнгөл гаргаж харсан. Гэтэл бусад нүхнүүдийг ингээд ухаад харахад бол ямар нэгэн те одоо өнгө төрх үнэр амт одоо байгаагүй бол яг энэ нүхнээс одоо те хүчлэг болон заарлаг бас тийм чиглэг үнэр бол анхалж байгааг мэдсэн. За энэ нь юу гэсэн үг вэхээр энэ нүхний ёроолд ямар нэгэн ан амтэн одоо амьсгалаад байж гинэ гэсэн үг гэдгийг бол биологч нар бол маш сайн мэдсэн байгаа. За энэ үед цаг агаар ямар байсан бэ гэхээр яг эхэндээ өдөр нартай байсан, орой маш хурдан харанхуй болсон. За тэгээ улаан хаантай ихц хавцал одоо учраас одоо тэгээд энэ дохио бас сарних ийм үйл явдлууд өрнөжилсэн гэдэг. Тухайн үеийн температур хасах 10 хэмээс доошоо байсан байгаа. Тэгэхээр одоо маш хурдан эндээс явахгүй бол одоо 20-25 хүрэх хэмжээний одоо хүүтэрч болох эрсдэлтэй. Тэг ямар ч байсан яг буцхынхаа даваан дээр энэхий үүрийг олсон учраас одоо үүрний цас болон шороог малтаж холдуулаад маш зөөлхнөр одоо орохоор шийдсэн. За ингээд Вэс гэдэг биологч өөрөө хамгийн түрүүнд одоо унтуулгатай сундаг жад буюу яг үзүүртэн ийм одоо хатхууртай одоо тийм баг зэвсгээ аваад төрүүлээд орсон. За түүний араас түүний дүү бас нэлээд удаан явсан. За 3 дахь нөхөр буюу одоо зочин бол гадаа тэр хоёрыг хүлээх сахих маягтай ингээд яваад оруулсан. За ингээд нөгөө ах トゥ хоёр ч яхав төрүүлээд ингээд орсон. За ингээд оронгууд одоо эхэндээ тонгоож явж исэн бол сүүлдээ энэ хоёрыг илүү дөрвөөр нь одоо мүлхүүлж нөхөх одоо нэлээд жижигч доошоогоо ингээд тахиралдаж явсан. За ингээд энэ нүхний араас ингээд хоёлоо мүлхөөд жоохон нэг хүний зайтай ингээд мөлхөжсэн. За ингээд мөлхөж явсаар байгаад үүрний одоо хамгийн ёроолд ирэх үед одоо шоктой үйл явдал болдог. За энэ юу бол явдал болсон бэ гэхээр Вэс буюу түүний ах одоо гэрлээ асаагаад яг баавганы байгаа одоо ичээ буюу хэвтэр дээр халуун хэвтэр дээр нь яваад ингээд очоо харахад тухайн хайж исэн баавга нүхэнд бол байсан. За байгаа зогсохгүй тухайн баавга одоо үүрэнд нь 2 хүн ороод ирцсэн байгааг бол хараад мэдрээд сэрүүн бол хараад идчихсэн ийм айхтар юм болдог. За Вэс бол яг хуу баавга сайхан унтж байгаа. Унтж байхад нь дараа одоо хатгаад тэгээд улан сайхан унтуулад үүрэн дотор нь одоо батарейг нь сольчин гэсэн бодолтой байсан боловч яхарахгүй харц тулгарч одоо өөрийнхөө хайж байгаа баавгыг олсон. Гэтэл яг хэдэн сарын өмнө хүзүүвчийн сольж исэн нөгөө нэг хөөрхөнтэй залуу баавга биш бүр одоо бараг 160-аас 180 кг-ийн жин татхуу маш том авраг баавга болчихсон сэрүүн өөдөөс нь хараад цариглаад бол хэвтчихийдэг. За ингээ Вэс одоо ерөнхийдөө араас нь тулж ирж байгаа дүүдээ маш сэмэрхэнтэй 50 байгаараа хамаагүй хөдөлгөөж болохгүй шүү гэдэг үгийг бол хэлдэг. Яхаарахгүй одоо мүлхэж илэг дөрвөөрөө явж байгаа нүхэнд одоо хүн босоод буцаад гараад гүөх ямар ч боломж байхгүй. За баавга бол ерөнхийдөө тухайн үе тэр хоёрыг харж ирсэн. За яг энэ харж явах үед нь одоо түүний дүү араас бол зураг авсан байдаг. За энэ зургийг одоо та бүхэн харсан. За ингээд
Вэс өөрийнхөө жадыг одоо урагшлуулад одоо ямар ч байсан төмлөө ойртыг гэсэн боловч одоо баавга магадгүй өөрсдөө дүн ойртох гээд одоо бэлтгэл ажиллаа хангаж эхэлдэг. Яг энэ үед одоо баавга сэрсэн байгаа учраас огцон бас довтолгоо буюу амиа аврах үйл явдлыг бол хангалттай гарган тийм хэмжээний хүч одоо огцон тесрэлтийг бол гаргаж чадна гэдгийг бол биологч мэдчихсэн. Тийм болохоор айл болохоор одоо орж ирсэн нөхрүүгээ одоо буцаж ухарч гарахаас өөр арга байхгүй. За ингээд дүүдээ дохиогсон дүүж бас болгоомжтойгоор хойшоо ухарсан. За ингээд ухраад буцаад ингээд гарч явах үед одоо сэрцэн байгаа харж исэн баавга тэр хоёрыг дагаж бас одоо хөдөлгөөнд орж мүлхэж эхэлсэн байгаа. За энэ үед Вэс гэдэг одоо биологч одоо өөрийнхөө жадыг урдаа барьсан. За яхаарахгүй одоо олон одоо хоног унтаад нэлээд хүчгүй дээрээс нь бас сэрж бүрэн 100% сэрж чадаагүй баавгаа учраас тэмтэр тунтар одоо ингээд тэр хоёр лөө мөлхөөд ингээд нойрмог баавга ах トゥ хоёрыг хараад удаанаар ч ихэлсэн болох удаан хөдөлгөөнөөр одоо тэр хоёрын зүг рүү мөлхөж эхэлсэн. За ах トゥ хоёр хойшоогоо ухарч маягтай алхаад одоо мөлхөөд буцаж явах үед ах нь одоо уртаа сундаг одоо таягныхаа үзүүрт унтуулагчтай одоо зүүгээ барьсаар одоо зөөлөн ухарсан. Тэгээд яг уу тэр хоёр удаанаар ч гэсэн ухарч исэн ч гэсэн баавга бас арай хурдан байсан учраас энэ хоёр дээр хурж ирсэн. Ирэх үедээ ахих нь урдаа барьцсан байсан зүйтэй одоо жадыг мөргөж өөрийгөө бол зоосон. За ингээд зоосон ч гэсэн тэрийгээ бас нэг хактар цочсон байхгүйгээр үргэлжлүүлээд одоо тэр хоёр руу шуугтнаа дөхсөн. За ингээд хамгийн түрүүнд дүүн төрүүлж гарсан. За ах нь дүүгийнхээ араас нэлээд боломжтой одоо гарч ирэх үед одоо удалгүй араас нь нэлээд гуйвсан манарсан байдалтай тийм баавга бол одоо гарч ирсэн. За баавга бол яг тухайн үед яг бүрэн гүйцэд сэрээгүй нойрмог дэн дун гарч ирсэн. За гарч ирэнгүүт нь одоо дүүн хажууд нь бэлдчихсэн ахаад өөр одоо саван дээр бэхэлгээтэй унтуулагчийг яг гарч ирэх үед нь үүрний амны хажууд зогсож байгаад шууд гуй руу нь бол зоосон. За ингээд яг энэ зоох болоход одоо ерөнхийдөө юу ч мэдрээгүй. За баавга гарч ирээд иш тийшээ агаарлаад үнэрлж явах үед нь одоо үүрний дээр зогсож исэн ах нь тухайн одоо 170-аас 180-90 кг жинтэй баавган дээр шууд одоо мордонгуудаа хүзүүвчнээс нь одоо тас зуурсан байдаг. За ингээд хоёр тунгаар одоо нэлээд хүчтэй хатгуулсан хоёр тун амжилттай шахагдсан учраас баавга бүр манарсан чигээрээ бас одоо энэ тентгийн цасан дээгүүр явж мөлхөж нэгэн хожуулын хажууд бол нүрээрээ шургаад газар унсан байдаг. Ингээ унан унтал нь ах нь одоо тухайн баавганы нуруунд дээр суугаад хүзүүвчнээс нь бариад явж исэн байдаг юм а. За ингээд ямар ч байсан аргагүй хүчтэй тунд одоо орсон учраас баавга тэр дор одоо нойрсож унтсан. Ер нь бол баавга юу байдаг юм а. Ичээнд орсон баавгыг ерөнхийдөө би физиологийн товчхыг хэлэх бол одоо ерөнхийдөө баавга ч өөрөө ичээнд орсон үедээ өөрийнхөө температурыг 7 градусаар бууруулж байгаа. Яг энэ үед одоо бодисын солилцоо болон хоол боловсруулах систем бүх системүүд нь бол одоо маш удаанаар байж болох хамгийн доод түвшинд ажиллаж одоо эрчим хүч энергийг хэмнэдэг. Ингэж байж байгаа амтан гинт хэрвээ цочих юм уу ямар нэг юм болох юм бол маш хурдан өөрийнхөө одоо зүүнсээ өнгөөр сэргийж одоо хариу үйлдэлийг бол авч чаддаг. Харин энэ баавга болохоор ерөнхийдөө сэрсэн ч гэсэн одоо бас айхтар хөдөлж чадахгүй. Тэгээд давчуу орон зайд бас гуйвж явж байхдаа өөрийн мэдлгүй бас хатгуур төртөж ингээд одоо нэлээд буу юм болж иж бол гарч ирээд модон яжууд унтсан. За ингээд унтангууд нь нөгөө гурван маань гэс одоо солих ёстой соёмоо солио тэмдэглэлгээ одоо бүх юм хийгээд ингээд буцаад одоо явах болсон. За явахаас өмнө баавгыг одоо үүрлүүн хийя гэдэг дээр одоо санаа нийлсэн. Ингээд нөгөө баавгагаа одоо гурван талаас нь чирээд буцаагаад үүрлүүн одоо оруулах гэж цасан дээр гуулчаар чирж нилээ юм болж иж одоо үүрнийхээ амруу нь одоо толгойгийн шургуулсан маягтай болчоод ингээд явдаг. Ер нь бол тэгээд хугацаагаа сайн нарийн тооцохгүй бол баавга гэдэг амьтан чинь яг тундаа одоо орцсон ч гэсэн
бас мэдрэхүүн бол ажиллаж идэг хөл гар сав руу юмараа одоо хүн зөх базах хазах тийм өндөр эрсдэлтэй байдаг учраас одоо энэ хүл ажиллагаа явуулж байгаа үед ам хамрын боо хүлэх гэх мэтийн одоо зайлшгүй гинт гарч ирэх эрсдлээс бол сэргийлдэг байгаа. За ямар ч байсан тэгээ баагаа үлдээчихэд нөгөө гуравчин бол амжилттай бууж ирсэн. Тэгээ бууж ирээд удалгүй одоо тэ тодорхой цагийн дараа харахад яах аргагүй одоо шинэ батарейгийн сольсон хүзүүчний одоо дохио улам тодорч одоо тухайн баага үүрлэг орсон байна гэдгийг бол мэдсэн байгаа. Тэгээ ямар ч байсан одоо тун удахгүй хавар болоод газар гисэд ирэхээр баавгонууд одоо ичээнээсээ гарч ирж одоо өөрх амьдралаар амьдрна. Тэр үед одоо тухайн одоо батарейгаараа тухайн баагуудынхаа үйл хөдлөлийг хянахаас гадна ойр орчин байгаа хүний суурьшлийн бүс рүү орохоос хамгаалж идэг. Ер нь тэгээ баавга бол их сонирхолтой амьтан тэр зам ичээнд байгаа баавга те одоо ичээн дотроо өөрөө бамбруушаа гаргаад тэгээ хүн дотроо тэднэрийгээ боожуулаад том болгоод тэгээд өөрөө дөрвөлж гарч дүр зулцгаа дагуулад хавараас те ингээ гарч ирдэг юм байгалийн цохилтолгоотой байдаг. Тэгээ баавгатай холбоотой гой болсон бодит түүхүүд бол асар их байдаг. Тэгээ энэ түүхүүдээс та бүхэндээ бас хааштай оруулаад ингээд явна. За ингээ өнөөдрийн оруулсан гоё амьтны түүх маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Ямар ч байсан баавганы үүрэнд бас орд гэдэг бас хэр өргийн хүнээс гарахгүй хэмжээний зориг. За тэндээс бас ирсэн баавгатай уралдаж ухарч бас гарч ирнэ гэдэг бас нэлээд хүн тохиолдод байхгүй азавшаан гэж хэлж болно. Тэгээ өнөөдрийн түүх та бүхэн таалагдсан баг. За ингээ гоё түүхүүд сувгтайгаа орж гараад ойрхон байж байгаарай. Түүн удахгүй дараагийн гоё түүх орж ирнэ.